Монгол улс нүүрсний асар их нөөцтэй. За нүүрсээ түшиглэн их хэмжээний ашиг олох гарцыг ч хайж байгаа гэхэд болно. За гэхдээ байгаа баялгаа бид бүрэн дүрэн ашиглаж чадахгүй байгаа гэдэг бас мэдээллийг энэ 7 хоногийн үндэсний мэдээ хөтөлбөр үзэж та бүхэнд хөндөн хүргэсэн байгаа. Эхлээд мэдээллийг хүргэчээд эргээд студидтэй холбогдъё. Нүүрсийг баяжуулна гэдэг нэг талаас харахад борлуулах үнийг өсгөх чанартай нүүрсийг худалдан авагчдад нийлүүлэх зорилготой. За Монгол улс ийм шалтгаанаар нүүрсээ баяжуулах хэрэггүй байдгаа гэдгийг хэлж байна. Тэгээд өртгийн мэдвэл нүүрсийн цэвэр болгоно. Нийлүүлэх талдаас ашигтай хүлээж шалгал ашигтай юм. За нөгөө талаар баяжуулахад ялангуяа манай орн шиг гадагын ус муутай орны нөхцөлд ус нэлээд одоо шаардлагатай. Ялангуяа манай говийн одоо нутагт говийн ордуудаас нүүрсийг гаргахад одоо бүгдийг баяжуулж байгаа нэг бол одоо ихэнх төвөгтэй. Монгол улс хэрвээ нүүрсээ баяжуулан гаргаад байвал цэвэрлэх шаардлагагүй зүйлийг дахин угааж байгаатай агаар нэгэн болж таарч байна. За нөгөө талаас баяжуулахад бол 3 бүтээгдэхүүн үүсдэг. За нэгдүгээрт одоо баяжмал гэж одоо хамгийн одоо үнэтэй өрөм өсгөн гэж хэлж болох юм. Дараагаар нь завсрын бүтээгдэхүүнтэй хаягдл гардаг. Тэгэхээр завсрын бүтээгдэхүүн хаягдлаар нь одоо бас Монголд үлдэнэ. Одоо муу гэсгэн үлдэх нь шүү дээ. Энэ утгаар нь авчирч юм бол бас нэг дурлмаар юм гэж биш гэж хэлж болно. Ингээхээр одоо тухайн одоо нөхцөлтөнд тохируулж одоо баяжуулах гэдэг шийдэх хэрэгтэй болоо гэж бодож байна. Тэгэхээр үнэхээр тэр чанартай байж чаддаг юм бол нүүрс нь одоо хэрвээ үнэхээр чанартай байдаг бол одоо энэ тавталгаа ч юм уу өөр газруудаас ордууд илэрч байгаа нүүрсэнд аль талтай вэ? Зүүн талтай вэ? Баруун талтай вэ? Чанартай нүүрснүүд нь. За Монголын нүүрс бол чанартай гэж хэлж болно. За ялангуяа одоо өмнө говийн сав газрын за баруун бүсийн ордуудын нүүрс бол одоо чулуун нүүрс. Чулуун нүүрс гэдэг бол одоо чанартай гэж одоо хэлэгддэг. Ялангуяа эрчим хүчнийхаа чиглэлээр ашиглахад илүү одоо ашигтай, илүү одоо шансаатай юм аа. Цагдаагийн байгууллагаас шуурхаа тусгай бүлгийн дэрэн 600 барил хэмжээгээр гаргаж байна. Бид өнөөдөр энэ асуудал шийдвэрсэнгүй. За тэгэхээр студид Эрцээл эрчим хүчний яамны түлшний бодлогын газрын орлогч дарга за болтгоо дарга хүрэлцэн ирээд байна. За бидний урилга хүлээн авсан танд баярлалаа. Тэгэхээр та сая мэдээлэл дээрээс харлаа. За үнэхээр Монголын засгийн газар нүүрсийг бол баяжуулж гарах нь зүйтэй. За илүү өртөг шингэсэн байх хэрэгтэй гэдэг. Гэтэл сая эрдэмтний маань болохоор яран дээрээс болохоор илүү зарлага өндөртэй. Манай нүүрс маань бол энэхөр чанартай учраас заавал баяжуулаад авах шаардлагагүй гэдэг бас тайлбарыг өгч шүү дээ. Аль нь үнэ яриад байгаа юм бэ? Таны зүгээс тайлбар өгөхгүй юу? За энэ өдрийн амгалан гэрээ бид Монгол улс нүүрсний ариун нөөцтэй. Тийм учраас нүүрсээ эцсийн бүтээгдэхүүн болгон нэмэрт шингэх гэсэн зорилгыг бол засгийн газраас одоо тавьж явж байгаа. Энэ талаасаа бидний одоо өнөөдрийн Улаанбаатар руу хэрэгжиж байгаа түүхийг нүүрсж байна. Өнөөдөр өмнөний говьоос уршаага экспортлж байгаа 20 сая тонны нүүрсж байна. Өнөөдөр орон нутгад хэрэгжиж байгаа нүүрс. Ингээд манай нэг 3-4 ангиллыг бас тодорхойлж яриад эдийн засгийн ач холбогдол талаас нь нөгөө талаар тэр нүүрсийг босруулаад баяжуулаад хийж үлээ шингэрүүлэх үү аль технологид таарах муу нүүрс гэж байдаг. Ямар төрөлд ямар технологиор ашиглах вэ гэдэг нь хамгийн чухал. Тэгэхээр өнөөдөр бид ярьж байгаа сэдв бол баяжуулах тал дээр болохоор дэлхийн нийт маань өнөөдөр нийт нэг 2800 одоо баяжуулах үйлдвэр ажиллаж байна. Үүгээрээ дэлхийн нийтийн нэг ойролцоогоо 7 тэрбум нүүрсний нөөц хэрэглэж байгаагийн 3 орчим тэрбумыг босруулж байна. Дэлхийн маань өнөөдөр эмчиг хандлага нийш байна. Бид өнөөдөр энэ урсгалыг бол дагах ёстой. Нэг талаас нөгөө талаас өнөөдөр ялангуяа хятад ард улс маань жилдээ нэг бараг миллиард 300 сая тонныг баяжуулж байна. Түүнийхээ бараг нэг 900 гаруй үйлдвэр энэ одоо байна. Инхээр саяны ярьсан нэг 2800 үйлдвэрүүд маань өнөөдөр энэ техник Оросын улбаны улс, Хятад, Америк гэсэн энэ дөрвөн улс дээр голдог. Энэ дөрвөн маань ч гэсэн дэлхийн нийт нүүрсний нөөцийн 67% эзэмшдэг. Инхээр энэ босруулалт баяжуулалт гэдэг маань цаанаа нэмэн үртэх шингээгээс гадна улс орныхоо эдийн засгийн талаас тэр нөгөө талаас байгаль орчин талаас бид нар өнөөдөр нэгснээ баяжуулна гэдэг маань одоо хүмүүс бидний ярьдаг угаанаа гэсэн. Тэгэхээр тодорхой хэмжээгээр эндээс эрсцийг нь ялгаж явж байгаа гэсэн. Энэ бол физикийн арга. Бас хийм бодлогын арга гэж байдаг. Өнөөдөр бол дэлхийн нийтэд ингээд дэлгэрсэн, нэвтэрсэн өнөөдөр худалдааны яг коммерчил хэлбэрт орсон бол өнөөдөр бидний өнөөдөр хуурай болон нойд аргаар баяжуулж байгаа арга. Тэгэхээр магадгүй усгтай өнөөдөр жишээлбэл
бүгд холбооны бүд Герман улсууд өнөөдөр тэр тэнд нүүрс баг заяасан ч гэсэн ус ариун заяасан. Тэгэхээр тэнд бол өнөөдөр баяжуултыг хийх, дараа нь цаашлуулаад хийж үл шингэрүүлэлт хийх энэ давуу талууд. Үүнтэй адилхан бид ус багтаа ч гэсэн нөгөө нүүрс маань боломжийн чанартай. Тэгэхээр өнөөдөр $70-80 гарч байгаа түүхэн нүүрсээ босруулаад өнөөдөр манай энержи ресурс маань жилд 10 сая тонны хүчин чадалтай үйлдвэрлэлийг энэ онд ашиглалтанд оруулах болсон. Аль бисаар сая усан гомс хүлээж авсан. Инхээр 10 сая тонныг боловсруулснараа нөгөөх 1 тонн бүтээгдэхүүний өөрийн үртгийг $143 руу шидэж байна. Энэ мэн нөгөөх бидний боловсруулах эдийн засгийн ач холбогдол. Нөгөө талаас ингэж боловсруулснараа баяжуулснараа тодорхой хэмжээний өндөр чулуулгийг тэндээс ялгаж байна. Одоо хөндийн хүчээр гравитацаар энэ чулуулгийг ялгаж явж өнөөдөр бид нар 1 тонн түүхэн нүүрс зөөх, 1 тонн баяжуулсан нүүрс зөөх гэх жишээлбэл 3 машин явдаг байсан бол 2 тонн биш 2 машин явдаг асуудлаар энэс тээврийн зардлын асуудал гаргана. Дахиад энэ дээр нэмээд нөгөөт орчны экологийн асуудал гарна. Байгалийн нөхөс сэргээлт гэсэн асуудал гарна. Энэ олон юмнуудыг хамтдан шийдэх юм шиг гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо дэлхийн нийт маань энэ чаганалгаар явж байгаа болохоор бид нар баяжуулах хэрэгтэй. Та бүгдэд би нэг тоо хэлье. 2010 оны экспорт Монголын экспорт ойролцоогоор 17 сая тонн байсан. Тэгэхэд өнөөдөр бид нар тэгвэрээ $1 тэрбум худалдаасан байдаг. Одоо хятад ард улсад. Гэтэл түүхэн нүүрсээр Австрали улс 15 сая тонн нүүрсийг баяжуулаад угаагаад тэндээс одоо тодорхой хэмжээний үнсгийн хэмжээг нь бууруулад, чийг нь бууруулад осноороо $2.5 тэрбум болсон байдаг. 15 сая тонны болборлоод. Гэтэл одоо энэ жилдээ бид нар сая ярьсан энержи ресурс 10 сая тонныг МАК-ийн одоо 5 сая тонны төлөвлөгөө хийж байгаа. SGS 9.6 гэдэг цагт 480 тонн хүчин чадалтай 3 блок үйлдвэрлэлд ашиглалтанд оруулсан. Ингээд энэ гурийн багцаар бид дараа жил ихэд нэг ойролцоогоор 17-оос 20 сая тонныг өнөөдөр баяжуулах нэ. Ингэснээр дахин 2 илүү эдийн засгийн одоо боломжоо нэмэгдүүлж авах нь гэсэн. Энэ тохиолдолд хуур аргач би, ноёт аргач би. Өнөөдөр SGS-ийн хамт хуур аргаар байгаа. Энержи ресурс бол ноёт аргаар ингээд баяжуул явж байгаа. Инхээр энэ дүнтэй адилхан бид нар бас хоцтоо ч гэсэн өнөөдөр угаас нь нүүрс хэрлэх ёстой. Өнөөдөр энэ дээр бол өнөөдөр манай Багнуур Шивөө өдрөөр ажиллаа хийгээ явж байгаа. Тэгснээр Улаанбаатар хотод одоо Багнуур Шивөөгээр ярил чиг харьцангуй өндөртөө 30-40 хүн чигт. Энийг бууруулснараа Улаанбаатар руу өнөөдөр устай нөөс одоо чиг ихтэй нөөс тээвэрлэхээс илүүгээр өнөөдөр 3 богоо Улаанбаатар руу ирдэг бол 2 богоо нүүрс ирнэ. Энэ бүгдийн цаана энэ баяжуулалт гэдэг давуу талууд нь энд оршноо. За. Тээвэрлэлийн зардлыг чухал гэдэг бас анзаарах. Тэгэхээр ер нь бас ирэх жилүүдэд 100% Монголд одоо нүүрсээ баяжуулаад гаргана гэж бас ойлгож болох уу те? Ерөнхийдөө 100% гэдэг нь одоо бидний бодлохоор альва компани эдийн засгийн ач холбоо эхлээ барьдаг. Тэр утгаараа бас тэрний байгууллагын орчны нөлөөллийг аль асуудлыг тавьдаг. Тэгэхээр энэ тал дээр бол өнөөдөр компаниуд маань түүнээр тэмүүлж байгаа гэсэн үг. Энэ боломжийг нь бас төр засгаас нэмжээд өнөөдөр баяжуулсан босруулсан дүрсэн дээр бас тодорхой хэмжээний бас хөнгөлт идэлүүлж байгаа. Нэг талдаа хөнгөлт идэлж байгаа мөртлөө нөгөө талд тэр баяжуулах үйлдвэрлэлд хэдэн зуун хүн ажлын байртаа болох үедээ нэмэгдэх яаж ингэж байгаа вэ? Эдийн засгт яаж үр ашигтай байгаад бас тайлсан харах хэрэгтэй л дээ. Баярлалаа. Энд аяглаж одоо асуулт ирсэн байна л да манай нэвтрүүлэгт. За баяжуулах нь гол нь биш гэсэн байна. За нэлээд ууртай хэлсэн л та. Цөөн хэдэн үний гарт одоо энэ нүүрс экспортлох маань байгаад байгаа юм шүү. Ер нь одоо хичнээн компани нүүрс экспортлж байгаа юм байл гэдэг. Өнөөдрийн байдлаар нэг 8 компани нүүрс экспортлж байна. Энд өнөөдөр манай та бүгд бас мэдж байгаа. Бидний одоо Эрдэнэс тавталхаа өнөөдөр нодон жил 800 мянган тонн нүүрс экспортлсон. Одоо төрийн компани маань үүгээрээ бас тодорхой хэмжээний санд 280 тэрбум бас төсөв оруулсан байдаг. Инхээр нөгөөх экспортлж байгаагаар жил оныг бас угаах баяжуулах үйлдвэрлэлийг тэнд ашиглалтанд оруулах сонгож чадварт явагдах чинь. Инхээр гэсэн бүтээгдэхүүн буцаад эдийн засгт бууж ирэх юм байнамаа. Энэ дэр зарцуулгаж байгаа хангамжийн бүтээгдэхүүнээ та бүгд бас бодох хэрэгтэй. Тэнд зарцуулгаж байгаа өнөөдөр түш шатхууны зарцуулалт, эндээс орж байгаа өнөөдөр төшөөг бүрдүүлж байгаа шатах тусдах материалын орлого гэдэг. Энэ бүгдээр тооцоод бодоход жилдээ за бидний нодон жилийн тооцоогоор нэг баг 2 тэрбум гаруй төгрөг биш 2 тэрбум төгрөгийг зөвхөн нүүрс газрын төсний салбарын
төсвөд бүрдүүлсэн байдаг. Ач холбогдол нь энэ дээр орж байгаа. Энэ бүгд нөгөөд орж иж байгаа бүтээгдэхүүн маань дотооддоо шингэж байгаа гэсэн үг. Ерөөсөө уул уурхайн цаана үнцэн хэрэглээ болохоор сэлбэг тоонд төхөөрөмж юуны хэрэглээ шатгууны хэрэглээ гэдэг. Энэ бүгдийн цаана одоо ажиллаж байгаа хүний тоог та нар бодоод үз. Өнөөдөр давхцсан тоогоор 5500 хүн өнөөдөр урагшаага нөөцний тээвэрч явуулж байна. Бид цаашдаа энэ нэг 2 салаа зэмтэй болох төмөр зэм асуудал шийдэх асуудлыг энэ сая Кол Монголо 2013-12 орол ярилцсан. Ингээд шингээд байгаа гэдгийг л сайн ойлгож. Энэ салбарлууд тэмүүлэл энд ажлын байр нэмэгдүүлж байгаа олон давуулууд байгаа болохоор бид хийх болно. Түүнээс биш зогсох хэрэггүй л дээ. За дараагийн асуулт. Үзэгчид манай нэвтрүүлэгт хондомоос асуултуудыг ирүүлсээр байна л да. Яг саяны таны ярьсантай холбоотой эдийн засаг одоо төсөв мөнгөтэй холбоотой нэг асуултыг ирүүлсэн байна. Юу гэхээр нүүрсийг одоо татваргүйгээр гадагшаа гаргадаг. За тэгээд энэ нэг бол ашиг олох одоо нэг үнсээ яагаад ер нь татваргүй гаргаад идэх юм бэ гэдэг асуултыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны иргэн амгалан хандаж асуусан байна. Татваргүйгээр гаргадаг л дээ. Тэгээд манай хэд маань бас нэг тодорхой ойлголтгүй байх шиг байна. Бид нар одоо 3 төрлийн бүтээгдэхүүнээс одоо хөрөн нүүрс, чулуун нүүрс, когч нүүрс гэдгээс нэгд галийн татвар авдаг. Хоёрдугаарт аж ахуйн нэгжийн татвар аль биесээр авдаг. Нэмийн үртгэн албан татвар бас дахиж авдаг. Нэмээд саяхан нодон жил гарсан 2011 оны 6 сарын 28-нд гарсан багт. Энэгээр бид нар агаарын бүхтэн төлбөрийн тухай хуулиар 7-гийн 1-р залтанд байгаа. Тоон тутамд нь өнөөдөр тоон тутамчтай 1000-аас 2000 төгрөөр авах татвар ногдуулсан. Энийхээ хүчинд бид нар жилдээ нэг одоо 30 сая тонн олборлол 30 сая 30 тэрбум төгрөг чулуун авах боломжтой. Энэ тоон нэмэгдэх тусам саяны энэ олон төрлийн татваруудаар ингээд шингэсэн бүтээгдэхүүн дахиад тэр худалдаалгаж байгаа уул уурхайн компаниуд худалдаалгаж байгаа шатгуунаас нь бид 4-5 төрлийн татвар авдаг. Одоо харьцангуйгаар шатгууны холбоо хомсдолтой энэ байгаа шатгууны нийлүүлэлт үнийн хоригдоос болоо бид тодорхой хэмжээний татваруудыг тэлсэн байгаа. Цаашд энэ олон төрлийн 10 гаруй төрлийн татвар авд юм аа. Хамгийн гол нь энийг яг танаа хэлдгээр нэг цонхоор бүгдэд ил тод байлгах нь нэлээд чухал. Түүнээс хүн болгоод авдаггүй гэж ойлгодог. Ах нь авдаг харин тэр бүгдэд тоогоо өнөөдөр $70 бүтээгдэхүүн гарч байгаа. Тэрний хідэн өнөөдөр яг татвар ногдоод байгаа юм байдгийг энийг сангийн яамнаас юм уу татварын газар шууд тодруулаад дахиад нэвтрүүлэх билүүлэх сонирхолтой байна. Энэ яриа ер нь юун дээрээс гарах болсон бол гэж бодож байна. Ер нь татваргүйгээр гаргадаг гэдэг яриач нүүрс гэж ярьснаас эхлээл гарч ирсэн шүү дээ, тий. Татвар эрхийн газраас яг татвар эрхийн газрын дарга Баттөмөр бас хэлж байсан шүү дээ. Нүүрсэнд татвар оногдуулахаас илүүтэй эко татварыг бид нар бий болгох хэрэгтэй гэдэг асуудлыг ч яриад байсан л да. Одоо байгаль орчин аж ахуйн яам манайх сангийн яам бид нар бас дахиад эко татварын асуудал ярьж байгаа. Энэ ялангуяа нөгөө бүтээгдэхүүн талдаа борлуулалтын орлого тодорхой үе гэдэг. Инхээр бид нар бас нэг юм бодож байгаа шүү дээ. Бид нэг аж ахуйн нэгжээс хэдэн дөрөв татвар авдаг бүр нээлттэй гарах хэрэгтэй. Зарим нь ихчиж магадгүй, зарим нь ногдлоо буруу явуулж магадгүй. Тэгэхээр цаашдаа энэ үрдэр яг энэ татварын талаас нь тэр галийн газар, тэ татварын ерхий газар, сангийн яам гэсэн байдлаар та нар илүү эко татварын асуудал өнөөдөр яригадаад зарчим үед үйлдэл өрөндөл явагдаад нэлээд шиг явж байгаа. За танд их баярлалаа. Хөгжлийн гарц болоод байгаа нүүрсний асуудлаараас эргэн тойрондох асуудлыг үзэгчдэд нэг цанхоор мэдээлэл хүргэсэн танд их баярлалаа. Ажлын амжилт хүсье.